байцгаана уу үзэгчдээ. Хятадын коммунист нам Христэд итгэгчдийг харигсаар хавчсан баримтууд нэвтрүүлэгт тавтай морил. Би хүслэн байна. 2024 он бол төгс-өчид бурхны чуулганы эсрэг Хятадын коммунист намын 3 жилийн хүнд хүчээр тулааны эхний жил байлаа. Оны эхнээс улс орон даяар Христэд итгэгчдийг баривчлах ажиллагаа амсхийх чөлөөгүй үргэлжилсэн. 5 дугаар сарын 23-ны оройн 8 цагийн орчинд Анхуй мужийн Бөөжөө хотын эрх баригчид нэгдсэн баривчлах ажиллагаа явуулж Бурханд итгэснийхэн төлөө 22 Христэд итгэгчийг гэрээс нь баривчилжээ. Баривчлагдахаас өмнө тэд удаан хугацаанд цагдаад хянуулж мөшгөгдөж байсан байна. Баривчлагдсан 22 хүний дотор 65-аас дээш насны 11 өндөр настай Христэд итгэгч байсан нь тогтоогдсон. Тэдний хамгийн ахмад нь 79 настай Чинмэй байв. Баривчлагдахаас өмнө Чинмэй титэм судасны өвчин, ходоодны өвчтэй, бие султай, дөнгөж 36-аас 40 кг жинтэй байжээ. Гэвч Хятадын коммунист нам түүнийг өндөр настай хүнд өвчтэй гэж өршөөгөөгүй. Харин ч бусад Христэд итгэгчийн хамт саатуулах байранд хорсон. Энэ бол түүний анхны баривчилгаа биш байв. 9 жилийн өмнө Чинмэй 70 наснда төгс-өчид бурханд итгэснийхээ төлөө баривчлагдаж 1 сар саатуулагдаж байжээ. Энэ удаад хоригдсны дараа саатуулах байрны хүмүүс Чинмэй болон бусад хүмүүсээр 3 мэдэгдэлд гарын үсэг зурулж итгэлийг нь орхиулах гэж удаа дараа оролцсон. Чинмэй болон бусад хүмүүс бууж өгөөгүй тул би махбодын шийтгэл амсуулж өдөрт 13-аас 14 цаг хатуу модон банзан дээр хүчээр суулгаж байв. Тэднээс завилж суугаад гараа өвдөг дээрээ тавьж биеэ цэх хөдөлгөөнгүй байлгахыг шаарддаг байжээ. Мөн саатуулах байрны ажилтнууд түүний хиймэл шүдийг хураан авснаар бараг хоол идэх боломжгүй болгосон байна. Би махбодын урт хугацааны шийтгэл нь өндөр настай, бие султай Чинмэйд тэсвэрлэшгүй зүйл байлаа. Ердөө 21 хоногийн дараа тэрээр саатуулах байранд тамлуулж нас барсан юм. Түүнтэй хамт хоригдож байсан бусад Христэд итгэгч ч мөн хүнлэг бус эрүүшүүлэлтэд өртсөн. Хятадын коммунист нам Христэд итгэгчдийг хизээж хүн гэж үзэж байгаагүй бөгөөд хичнээн хөгшин өвчтэй байсан ч хамаагүй бүгдийг нь ялгалгүй харгислан хамгаалдаг. Чинмэй хавчигдан нас барсан учраас түүний юу тулсныг бид бүрэн дүүрэн мэдэх аргагүй юм. Дараах хэсэгт Чинмэйтэй хамт хоригдож байсан Сунли болон бусад Христэд итгэгчийн яриаг хүргэж байна. 2024 оны 5 дугаар сарын 23-ны оройн 8 цагийн орчимд Чиншин эгч бид хоёр манай гэрт чуулганы ажлыг хэлэлцэж байтал гэнт нэг цагдаа дайран орж ирээд бидний рүү зааж битгий хөдөл хэн ч хөдөлж болохгүй гэж хашгирсан. Тэр даруй дахиад 7-8 цагдаа дайран орж ирсэн. Тэдний нэг нь Чиншин эгч рүү бид чамайг мөрдөөд 20 гаруй хонж байна. Чи энд юу хийж байгаа юм гэж хашгирсан. Тэд ямар ч зөвшөөрөл үзүүлгүйгээр биднийг 2 удаа хүчээр нэгтсэн. Тэгээд итгэлтэй холбоотой материал агуулсан компьютерийн санах ойн картуудыг маань хураан авч яг л дээрэмчид шиг гэрээг маань нэгжиж төвөөсөн. Дараа нь тэд биднийг саатуулах байранд хүргэсэн. Саатуулах байранд цагдаа нар чуулганы талаар ахин дахин байцааж итгэлтэй холбоотой үйл ажиллагааны тухай асуусан. Би тэдэнд юу ч хэлээгүй. Хэсэг хугацааны дараа би
чимээ эгчийг авчирч байгааг харсан. Тэр үнэхээр сул дорой. Царай нь цонхигоор харагдаж байсан. Бид хоорондоо яриаггүй. Эгч орж ирмэгцээ урт вандан дээр сулдан унаж тэндээ хагас цаг гаруй хэлсэн. Чиншин эгчийн хэлснээр байцаалтын үеэр цагдаа нар чимээ эгч рүү чанга хашгирах нь сонсогджээ. Дараа нь чиншин эгч чимээ эгчийг харахад царай нь үнсэн сарал болж би энэ зогсолтгүй жичирч байсан гэсэн. 5 дугаар сарын 25-нд нэг харгалзагч бидэнд Бурхныг үгүйсгэсэн 3 мэдэгдэлд гарын үсэг зур гэж тушаасан. Биднийг татгалзахад харгалзагч тэр даруй уцаарлаж гарын үсэг зурхгүй бол одооноос эхлээд хатуу банзан дээр суулгаж шийтгэн шүү. Гарын үсэг зурх үеч чинь л дуусна гэсэн. Хатуу банзан дээр суулгана гэдэг нь харгалзагч нар хоригдлуудаар унтлагын гудас хүнжлийг нь ихүүлж хажуу тийш тавиулаад хатуу банзан дээр суулгана гэсэн үг. Ингэж шийтгүүлэх үедээ бид нуруугаа цэх байлгаж завилж суух ёстой байсан. Хөлөө жийхийг зөвшөөрдөггүй. Гараа өвдөг дээрээ тавих ёстой байлаа. Бид ганцхан энэ бариллаа л хадгалах ёстой байсан. Төд удалгүй хөл хөшөж, бадаарад үнэхээр тисгийн аргагүй болдог байсан. Бид энэ хөдөлгөөнгүй байрлалаар удаан хугацаанд суух шаардлагатай байв. Хэрэв биднийг жаахан хөдөлбөл харгалзагч, загнаж, эсвэл шүн унтуулахгүй жижүүр хийлгэж шийтгдэг байсан. Тэр үед намайг өдөр бүр 13-аас 14 цаг яг л тэр хөдөлгөөнгүй байрлалаар хатуу банзан дээр хүчээр суулгадаг байлаа. Энэ бие махбодын шийтгэл 21 хоног үргэлжилсэн. Сүүлд нь би 79 настай чимээ эгчийг тамлуулж нас барсныг дууссан. Би ч бас маш хэцгийгээр тамлуулсан. Би хүнд хэлбэрийн хэрэг өвчтэй байсан болохоор энэ удаан хугацааны шийтгэлээс болж хөл хавдаж аимшигтай өвдөж байлаа. Босоход маш хэцүү байсан бөгөөд алхахад тисгийн аргагүй өвддөг байсан. Би эмчид үзүүлэх гэж 2 удаа хүсэлт гаргасан ч тэдний өгсөн эм ямар ч нэмэргүй байв. Надтай хамт баривчлагдсан өөр нэг эгч бол Ван Чов. Тэр 50 гаруй настай байсан. Нэг удаа цусны даралт нь ихсэж толгой нь маш их эргэсэн. Тэгсэн ч цагдаа нар түүнийг амраагаагүй. Өдөр бүр 13-аас 14 цаг хатуу банзан дээр хүчээр суулгасаар л байсан. Өөр нэг Христэд итгэгч 77 настай Ийнийг мөн 5 дугаар сарын 23-нд баривчлагдсан. Тэрээр тамлуулж нас барсан чимээтэй нас ойролцоо байсан бөгөөд тэд нэг саатуулах байранд хоригдож байжээ. Ийний ч мөн 3 мэдэгдэлд гарын үсэг зурхаас татгалзаж итгэлдээ бат зогссон тул ижилхэн хатуу банзан дээр хүчээр суулгасан байна. 警察是从5月25号下午 5 дугаар сарын 25-ны үдээс хойш цагдаа нар намайг хатуу банзан дээр хүчээр суулгаж эхэлсэн. Тэр шоронгийн өрөөнд бурханд итгэдэг хүн надаас өөр байгаагүй. Бусад хоригдол өдөрт 2-3 цаг л суудаг байхад намайг 13-аас 14 цаг хүчээр суулгадаг байсан. Хоол идэх, унтах, бие засахаас бусад бүх хугацаанд намайг тэр банзан дээр хөдөлгөөнгүйгээр хүчээр суулгаж хөдлөхийг хоригддаг байлаа. Босох тоолонд хөл хөшөж сулддаг байсан. Би алхаж чадахгүй, нуруугаач тэнэлгэж чаддаггүй. Хан түшээд арай ядан алхах хэмжээнд хүртлээ тэнхрэх гэж нилээд утсан. 10 гаруй хоногийн дараа
удаан дарж сууснаас болж өгзөг шагаагаар 全都割 зузаан хүндүүртэй эвэр ургасан байлаа. 特别的疼。 6 дугаар сарын 14-ний оройн 晚上 9 цагийн 9 орчимд 左右， өрөөний бусад хүмүүс 我听监视里的人 банзан дээр сууснаас болж нэг хүн нас барчглаа гэж ярилцахыг би 是 сонссон. 80岁的老人， 80 настай эмэгтэй гэж байсан. 就是青梅姊妹。 Тэр хүн чимээ эгч байжээ. 听到姊妹 Тэр эгчийг нас барсан гэж дуулаад би Хятадын коммунист намыг үзэн ятгах сэтгэлээр дүрсэн. Тэд атууснаас ч дор. Бурханд итгэсний ман төлөөл тэд биднийг ийм хэрцгий аргаар тамлаж байна. Би 77-тай чимээ эгч бараг 80-тай байхад тэд бидний амь насыг огт тоолгүй. Бие махбодын шийтгэл оногдуулж зүй бусаар харьцаар л байсан. Тэд итгэгчдийн амь насыг үнцэнгүй мэд үздэг. Тэдний хорлонд зорилго нь биднийг 3 мэдэгдэлд гарын үсэг зуруулж Бурханаас уруулах явдал байсан. Хятадын коммунист намын үйлдэл үнэхээр хормоо. Хятадын коммунист нам бол Бурханд дайсагнадаг ёрын муу чөтгөр гэдгийг би тэгтэл тодорхой харсан. Энэ хоёр Христэд итгэгчийн тулсан зовлон зүдүүрээс харахад Хятадд төгс хүчит Бурханд итгэдэг хэн боловч нас харгалзахгүйгээр Хятадын коммунист намд хэрцгийгээр тамлуулж хүчирхийлэлд өртөн гэдэг нь харагдаж байна. Хятадын коммунист нам Христэд итгэгчдийг огтхонч хүн гэж үздэггүй. Өөр нэг Христэд итгэгч 71 настай Жорунч мөн ийм зүйл тулсан. Баривчлагдахаас өмнө тэрээр удаан хугацаанд Хятадын коммунист намын цагдаагийн хяналтад байсан байна. Одоо Жаурунгийн туршлагыг сонсоцгоё. 5月23号晚上9点的时候， 5 дугаар сарын 23-ны оройн 9 цагийн орчимд 4 цагдаа манай гэрт гинт дайран орж ирсэн. Тэдний нэг нь надад "Чи төгс хүчит Бурханд итгэгч мөн? Би чамайг өдөр бүр хаашаа явдгийг нэгд нэггүй мэднэ. Чи үдээс хойш дахиад цуглаанд явсан биз дээ" гэсэн. Би дотроо тэд энэ бүх хугацаанд намайг мөрдөж байж Бурханд итгэх нь гэмт хэрэг биш. Би амьдралын зөв замаар алхаж байна гэж бодоод түүнийг тоогоогүй. Тэгтэл тэд бүх юмаа өг. Тэгээд бидэнд битгий төвөг бод гэхэд би татгалцсан. Тэгтэл цагдаа нар 6 өрөөг бүгдийг нь нэгжиж төвөөгээд гэр орныг минь ямар ч замраагүй болгосон. Тэд HP компьютер, гар утас болон бусад зүйлийг хураан авч дараа нь намайг саатуулах байр руу аваачсан. Саатуулах байранд ормогцоо би чимээ эгчийг урт вандан санал дээр хэвтэж байхыг харсан. Түүнд юу тохиолдсныг би мдээгүй ч хажуу тийшээ атрилдан хэвтээд гараа нүүрэндээ нааж жичирч байгаа нь харагдсан. Чимээ эгч өмнө нь 40-од наснаасаа хойш титэм судасны өвчин, ходоодны асуудал зэрэг олон өвчнөөр шаналж ирснээ ярьж байсныг би сансан. Эгчийн бие маш сул дорой байсан. Бурханд итгэдэггүй байсан бол өдийд амьд байхгүй байсан гэж эгч хэлдэг байсан юм. Харин одоо Хятадын коммунист намын цагдаа нарт баривчлагдсан болохоор түүний эрүүл мэндэд би маш их санаа зовж байлаа. Маргааш өглөө нь чимээ эгчийн өрөөний хажуугаар өнгөрч байхдаа хоол идэж чадахгүй байгааг нь харсан. Мантуу хүйтэн байна гэд эгч харгалзагчаас халуун ус гуйсан боловч харгалзагч зөвшөөрөөгүй. Чимээ эгч хиймэл шүттэй байсан ч саатуулах байранд ирснийхэн дараа харгалзагч нар хураагаад авчихсан гэж би дуулсан. Эгч хоолоо амандаа хийчгээд залгиж чадахгүй маш их шаналж байгаа харагдсан. Саатуулах байранд тэд бидэнд зөвхөн чансан байцааны голол өгдөг байсан. Тэр нь зөөлөртлөөч санагдаагүй, ямар ч амтгүй. Шүтдээ надад хүртэл итгэхэд хэцүү байсан. Тэгэхэд чимээ эгч хиймэл шүдгүйгээр яаж идэж чадах юм бэ?
Түүнд тэнд амьд үлдэх маш хэцүү байх болно доо гэж би бодсон. Шоронгийн өрөөнд бид 20 гаруулаа том нийтийн унтлагын тавцан дээр чихцэлдэж хүн бүрд хагас метр хүрэхгүй зай оногдож байсан болохоор эргэж хөрвөөхөд ч хэцүү байсан. Тэр хатуу банзан дээр хэвтгэхэд яс янгинам хуйтан зовиртой байсан. 5 дугаар сарын 25-ны үдээс хойш 4 цаг өнгөрч байхад манай өрөөний дарга хоригдол надад "Чи баталгааны мэдэгдэл бичсэн дээр дээ" гэсэн. Тэгж хэлхийг нь сонсоод миний уур маш их хүрсэн. Баталгааны мэдэгдэл бичнэ гэдэг нь Бурхныг үгүйсгэж, Бурханаас урна гэсэн үг. Би хизээч тэхгүй. Бусад 20 гаруй хоригдлын өмнө би чангаар "Би бичихгүй" гэж мэдэгдсэн. Үүдэнд байсан харгалзагч намайг загнаж "Яагаад бичихгүй" гэж. "Биччихвэл хэдхэн хоногийн дараа харж болно. Бичихгүй бол эндээс гарна гэж гордолтгүй шүү" гэсэн. Тэгээд тэд намайг өдөржин хатуу банзан дээр хүчээр суулгаж шийтгсэн. Би 71 настай байсан. Зүгээр л Бурханд итгэснийхаа төлөө Хятадын коммунист намд ингэж баривчлагдаж хүчирхийлэлд өртсөн. Бурханд итгэдэггүй сэжигтнүүд гэмт хэрэг нь хичнээн ноцтой байсан ч өдөрт 2 цаг хагас л хатуу банзан дээр суугаад дараа нь чөлөөтэй хөдөлж болдог байсан. Харин төгс хүчит Бурханд итгэгч бид хичнээн хөгшин байсан ч 3 мэдэгдэлд гарын үсэг зурхгүй л бол тэдний тамлал хүчирхийллийг дэсвэрлэж өдөр бүр 13-аас 14 цаг хатуу банзан дээр хүчээр суух ёстой байсан. Манай өрөөнд ганцхан би төгс хүчит Бурханд итгэдэг байсан болохоор харгалзагч нар өрөөний дараад намайг хяналтын камерын яг дор суулгаж байрлалыг минь хянаж байхыг даалгасан. Би хөдөлж зүрхэлдэггүй. Хөдөлж байхыг минь харгалзагч харчихвал намайг шүн унтуулалгүй жижүүрт гаргаж шитгэхгүй гэж айдаг байсан юм. Тиймээс дүрм зөрчихгүй тулд би маш болгоомжтой байх ёстой байсан. Өдөрт 13-аас 14 цаг хатуу банзан дээр суух нь хангалттай шаналгаатай байлаа. Хөл, өгзөг аимшигтай өвддөг байсан. Дээрээс нь тэд намайг нэг шөнө өнжөөд 2 цаг харуул зогсоодог байв. Саатуулах байрны дүрмээр бол 70-аас дээш насныхан шөнийн манаанд гарах ёсгүй байсан ч Бурханд итгэдэг болохоор 71-тэй би мөн л жижүүр хийх ёстой болсон. Тэгсэн ч би 3 мэдэгдэлд гарын үсэг зурхаас татгалцаар байсан. Тиймээс харгалзагч нар намайг тамлах өөр арга сэтсэн. Тэд намайг салхилах цагаар гарахгүй өргөжлүүлэн хатуу банзан дээр суулгадаг байв. Банз хатуу, хүйтэн байсан бөгөөд өгзөг, шагаа, удаан дарагдсанаас болж тисгийн аргагүй өвдөж байлаа. 6 дугаар сарын 14-ний оройн 8 цагийн орчимд зүрх эвгүүрхэд би эмчид үзүүлэх хүсэлт гаргаж эмч миний зүрхний захилгаан бичлэгийг хийсэн. Дууссаныхан дараа би "Миний зүрхний зохилд жигд бас байна уу?" гэж асуухад эмч "Сүртэй юм алгаа. Зүгээр байна" гэсэн. Би арай ядан дэсэж байна. Та яаж намайг зүгээр гэж хэлж чадаж байна гэхэд эцэст нь эмч надад ганцхан юм өгөөд л болчихсон. Би өрөөндөө буцаж очиод хатуу банзан дээр суух үедээ чимээ эгчийн өрөө рүү эмч яаран очиж байгааг харсан. Манай өрөөний бүх хүн хаалгаар шагаагаад чимээ эгчийн байсан 4-р өрөөний үүднээс шар хантааз гаргаж шитгийг харсан. Нэг хоригдол. Эмч тэр хүнийг аварч чадсангүй дээ. Төгс хүчит Бурханд итгэгчтэл шар хантааз өмсдөг байсан. Харгалзагч нар хоригдож байгаад нас барсан хүмүүсийн талаар ярихыг хоригддог гэсэн юм. Чимээгч тэдний гарт хамлуулж нас барсныг би тэгэхэд мэдсэн. Тэр үед би хатуу банзан дээр албан хүчээр суугаад аль хэдийн 21 хонж байлаа. 71 настай би Бурханд итгэснийхаа төлөө саатуулах байранд хүчирхийлэл, эрүү шүүлт амссан. Миний дэвчээр барагдаг төхөж байсан ч хизээ дуусхийг мэдэхгүй байлаа. 6 дугаар сарын 15-нд нүүр гараа угаасныхаа дараа би дахиад хатуу банзан дээр суухаар очсон. Гэтэл өрөөний дарга хоригдол
Чи дахиж суух хэрэггүй гэсэн. Өрөөний хоригдлуудын нэг нь нэг хүний амиар та нарын эрх чөлөөг сольчихлоо гэж хэлсэн. Дахиад хүн өөхөхгүй гэж айсандаа л саадуулах байр биднийг банзан дээр хүчээр суулгахаа байсан хэрэг байжээ. Сүүлд нь цагдаа нар намайг дахиад 3 удаа байцааж чуулганы үйл ажиллагааны тухай мэдээлэл өгөхийг шаардаж намайг ятгах гэж зөөлөн арга хэрэглэж үтсэн ч би тэдэнд юу ч хэлээгүй. Бараг 80 настай чимээ ихч тэдний гарт тамлуулж нас барсныг бодох бүрд зүрх сэтгэл минь хятадын коммунист намыг үзэн ядах сэтгэлээр дүүрч байсан. Би тэдэнд ганц ч зүйл хэлэхээс татгалцсан. Тэд сүрдүүлж юу ч ярихгүй бол бид чамайг яаж чадахгүй гэж бодоо юу? Бид чамд 6 жилийн хүнд ял өгнө шүү. Хэрэгэ хүлээвэл дээд тал нь 1 жил л сууна гэсэн. Би дотроо 6 жилээ тэгвэл тэгэн л үз. Би бурхнаас урахгүй гэж ботсон. Нэг нь үргэлжлүүлэн 6 жил тэр үуч чи хэдэн настай байхаа мэдэж байна уу? Бодож үтсэн дээр шүү гэсэн. Би тэднийг тоогоогүй. Тэгэхэд тэр намайг айлгах гэж оролдож би чамд сүүлийн 10 минут өгье. Хэрэгээ хүлээ. Тэгвэл хөнгөн ял авна. Үгүй бол энэ чиний сүүлчийн боломж. Ашигласан дээрдээ гэсэн. Би түүний дьяволын үгийг сонсоогүй. Би дотроо надад энэ боломж хэрэггүй. Бурхнаас урах нь миний хизээч хийхгүй зүйл гэж ботсон. Намайг буулт хийхгүй хараад тэр цагдаа сандлаасаа босож урам хугарсан байдалтайгаар би бууж өглөө. Бурхан чинь чамайг аварлаа гэсэн. Түүнээс хойш цагдаа нар намайг дахиж хизээч байцаагаагүй. Сүүлд нь би шүү хурал болтол батлан даалтаар суллагдсан. Бурханд талархъя. Жанчинч бас Чиммээ Сунли Ийнийн Жору нартай хамт баривчлагдсан. Тухайн үед тэр 67 настай байжээ. Одоо Жанчины туршлагыг сонсоцгоё. Намайг 5 дугаар сарын 23-нд гэрт байхад баривчилж дараа нь саатуулах байранд аваачсан. Тэнд очсны дараа урд нь харуулт өгснөөс болсон хагас саажилтад уудаг гэрээсээ авчирсан эмийг минь тэд уулгаагүй. Тэд надад зөвхөн саатуулах байрны эмчийн бичиж өгсөн эмийг л уухыг зөвшөөрсөн. 5 дугаар сарын 25-нд харгалзагч надад 3 мэдэгдэлд гарын үсэг зур гэж тушаасан. Намайг татгалцахад тэр намайг өдөр бүр нүүр гараа угааж шүдэ угаахыг хоригдсан. Би өглөө бүр 6:20 басаад шууд л хатуу банзан дээр сууж эхлэх ёстой байсан. Өдөрт 13-аас 14 цаг тэгж суудаг байлаа. Банз маш хатуу байсан болохоор өгзөг дээр зузаан хөндүүр эвэр ургасан. Надад хаяа нэг 5 секундтэй сэтэрхүү хугацаагаар хөдлөхийг л зөвшөөрдөг байсан. Бүр би засахын тулд ч зөвшөөрөл авах хэрэгтэй болдог байлаа. Унтах, идэх, би засахаас бусад үед намайг өдөр бүр тэр хатуу банзан дээр хүчээр суулгадаг байсан. Үүнээс болж миний биеийн нэг тал бадаарч, хөл хөшөж, өвдөж хавдаж, тэсвэрлэхийн аргагүй байсан. Би өмнө нь харваж хагас саажилттай болсон байсан ч харгалзагч нар өвчтөе хүмүүст ямар ч өршөөл үзүүлээгүй. Намайг 5 дугаар сарын 25-наас эхлэн хатуу банзан дээр хүчээр суулгаж энэ нь 6 дугаар сарын 15 хүртэл үргэлжилсэн. Би 21 хоног дараалан тэр банзан дээр сууж бие минь улам сольдож доройтсон. 6 дугаар сарын 20-нд би ухаан алдаж унсан. Түүнээс хойш юу болсныг би санахгүй байна. Сүүлд нь надад хэлэхдээ намайг ухаангүй байхад 3 харгалзагч над руу хашгирч байсан гэсэн. Тэдний нэг нь орны минь толгой дээр гიშгэж, толгой руу жичлээд намайг өвчтөе дүр өсгөн өөртийг нь мэхлэх гэлээ гэж буруутгаад босгүй бол хогч нь болно шүү гэж сүрдүүлсэн гэсэн. Сүүлд нь би жаахан дээртэхэд би эмчид үзүүлэх хүсэлт гаргасан.
Эмч миний даралтыг хэмжиж зүрхний захилгаан бичлэг хийгээд даралтны ганцхан эм өгсөн. Тэд миний үхсэхэд огтхонч санаа зовоогүй. Чимээ эгч аль хэдийн тамлуулж нас барсныг би мэдэж байсан. Би ч бас үхэхэд ойрхон байгаагаа мэдэрсэн. Намайг үнэхээр алхаж чадахгүй байгааг хараад цагдаа нар намайг хатуу банзан дээр хүчээр суулгахаа байсан. 6 дугаар сарын 23-ны өглөөний 9 цагт гэрийнхэн маань шүүх хурал болтол намайг батлан даалтаар суллаж авсан. Тухайн үед би зөвхөн тэрэгцэртэй явж чаддаг байлаа. Гэрийнхэн маань намайг эмнэлэгт аваачиж би тэнд 10 гаруй хонсон. Өнөө хүртэл цагдаа нар гэрт маань ирж намайг дарамтласаар л байна. Шалийн итгэлийнхээ төлөө хэдэн жилийн өмнө баривчлагдаж байжээ. 2024 онд тэр дахин баривчлагдаж чимээтэй ижил саатуулах байранд хоригдсон байна. Одоо түүний туршлагыг сонсоцгоё. 5月23号晚上， 5 дугаар сарын 23-ны орой саатуулах байрны харгалзагч намайг хонгилд хүлээлгэсэн. Би өөрөө болгонд хэдэн хүн байгааг харах гэж нууцаар шагаасан. Тэгэхэд би чимээ эгчийг анх удаа харсан. Эгч урт бандан сандал дээр хэвтэж сул дараа бие хатийлгсан. Нүд нь тас аниатай, царай нь хөхөрсөн, бие нь зогсолтгүй жичирч байгаа харагдсан. Би чимээ эгчийг нийт 4 удаа харсан. Эхний 2 удаад ийм л байдалтай байсан. 3 дахь удаад нь саатуулах байрны эмнэлгийн үзлэгийн төв байхад нь харсан. Тэр маш удаан алхаж, ард нь цагдаа ойрхон дагаж явахыг би харсан. 4 дахь удаад нь өрөө хуваарлах үеэр харсан. Чимээ эгчийг ганцаарнг нь 4-р өрөөнд оруулж байсан. 5 дугаар сарын 25-ны өглөө эрт харгалзагч бид бүгдэд 3 мэдэгдэлд гарын үсэг зурх ёстой гэхэд би татгалцсан. Өрөөний дарга хоригдол. Хэрвээ чи гарын үсэг зурхгүй бол энэ өрөөний бүх хүн загнуулна. Тэгээд бид бүгдээрээ хатуу банзан дээр суух шийтгэл хүлээж магадгүй. Гарын үсэг зурхгүй бол чамд л муу шүү. Чи эндээс гарахыг хүсэхгүй байна уу гэсэн. Би ууртайгаар би яагаад гарын үсэг зурх ёстой гэж. Би гарын үсэг зурхгүй байхаар сонгосон гэсэн. Намайг хатуу байр суурьтай байгааг хараад өрөөний дарга үзэг авч бусад хүнд санал болгосон ч бүгд толгоос өксөрч гарын үсэг зурхаас татгалцсан. Төд удалгүй харгалзагч хорсолтойгоор хашгирч гарын үсэг зураагүй бүх хүнийг хатуу банзан дээр суулгаж шийтгэн. Бусд нь эднийг сайн хянаж бай гэсэн. Өрөө үргэлж чихтэй хүйтэн байсан. Бид хатуу банзан дээр суудаг, хөдлөх хориотой байдаг байлаа. Хэд хоногийн дараа нуруу өвдөж хүйтнээс болоод биеийн нэг тал бадаарч эхэлсэн. Тэсэж үлдэхийн тулд бас дахиж загнуулахгүй тулд би тэдний шаардсанаар суух гэж хамаг чадлаараа хичээсэн. Гэхдээ банз маш хүйтэн байсан болохоор тэсэж гарахын тулд би 2 хөлөө ээлжлэн байн илж базах хэрэгтэй болдог байсан. 6 дугаар сарын 9-ний байцаалтын үеэр би өөрийгөө хүйтэнд мэдрэг гэдгээ хэлсэн. Тэд үүнийг миний сул тал гэдгийг мэдсэн бололтой. Өрөөний агааржуулагчийг хамгийн хүйтэн дээр нь хурдхан тавьчихсан. Чөлөөтэй хөдөлж болдог 2 хоригдол хүртэл ханиад хүрсэн. Тэгэд тэд намайг агааржуулагчийн үлээх зүгт аваачиж суулгасан. Миний ард байсан 2 хүн хүртэл хүйтэн агаараас болж даарч байсан. Чин эгч хэрэг өвчтэй, хүйтэнд маш мэдрэг байлаа. Чин эгч би маш их өвдөж байна. Үнэхээр тэсвэрлэшгүй байна гэсэн. Би эгчийн гитсэн хүйтнээс болж гүйлгээд зогсохгүй байв. Хүйтнээс болж миний нуруу бадаарч хамаг би жичирч байсан. Өвчнөө намдаахын тулд би биеэ байнга илэх хэрэгтэй болдог байлаа. Бас тэр бүх хугацаанд ходоод хямарч байсан. Идэх юм гэвэл өглөөний цайнд ганц балга халуун будааны зутан л олддог байсан ч уугаад 20 минут ч бололгүй дахиад л даарч эхэлдэг байлаа.
Байцаалтын дараа намайг хатуу банзан дээр үргэлжлүүлэн хүчээр суулгахад агааржуулагчийн хүйтэн агаар над руу байн хүлээж үнэхээр тэсвэрлэшгүй байсан. Биеийн байдал болон өмнө нь эмнэлэгт ажиллаж байсан туршлагаасаа харахад хэн нэгэн нь тэр тусмаа настай эгч нар удахгүй сүyd болно гэдгийг би мэдэж байсан. Би дотроо бурханд залбирсаар байлаа. Бурхан минь, хэрвээ тэд хэн нэгнийг үхтлэн тамлаж байж л зогсох юм бол тэр хүн нь би бай. Биднээс 1-2 хүн үхэхээс нааш тэд санаа нь амархгүй бололтой. Тэр үед би хэд хэдэн өндөр настай эгчийн эрүүл мэндэд анхаарал тавьж хэрэгтэй бол эмээ угаараа гэж аяархан сануулж байсан. Үүний зэрэгцээ би бурханд тасралтгүй залбирч Бурхан минь, үүнийг даван туулах хүч чадал төвчээр хайрлаач гэж гуйж байсан. 6 дугаар сарын 14-ний оройн 9 цагийн орчимд би цагаан халааттай хүмүүс 4-р өрөө рүү гүйлдэж байхыг харсан. Тэгээд ямар нэг машин ажиллаж байгаа чимээ сонсогдоход тэд хэн нэгнийг сэхэн амьдруулах гэж оролдож байгааг би мэдсэн. Тэр үмэн дунд хэн нэгнийг гайхаж тэр 80 настай шүү дээ гэж хэлхийг сонссон. Чимээ эгч нас барсныг би тэгэхэд мэдсэн. Зүрх сэтгэл минь удаан хугацаанд уймарсан. Залбирсныхаа дараа би төгс хүчит бурхны үгийг сонссон. Амьнасаа алдах тэр мөчөд чи сэтгэл амар бэлэн байж гомдлгүйгээр дуулууртай дагаж хариуцлага үүрэг даалгавраа эцээ хүртэл биелүүлсэн гэж санагдаж зүрх сэтгэл чинь баяр хөөртэй амар тайван байж ингэж өнгөрвөл бурхны хувьд чи огт яваагүй хэрэг. Харин өөр орон зайд өөр хэлбрээр амьдарч байгаа хэрэг юм. Ердөө амьдрах арга зам чинь өөрчлөгдсөн болохоос биш. Чи жинхэнэ утгаараа үхээгүй. Бурхны үгийг тунгаан бодоод сэтгэл минь тайвширсан. Би бараг 80 настай хиймэл шүдээж зүүж чадаагүй чимээ эгчийн тухай бодсон. Тэр юу ч идэж чадаагүй нь тавтай. Тэгсэн мөртөө тийм хүнлэг бус хүчирхийллийг авсан. Хятадын коммунист намын Ёримо жүтгэрүүд хүний амийг огтхон ч хайхардаггүй. Тэдний хувьд 70-80 настай эмэгтэйг үхтлэн тамлах нь шоргоолж бяцлахаас ялгаагүй. Хятадын коммунист нам хүний амийг хэрхэн гიშгэлж байгааг хараад зүрх сэтгэл минь Хятадын коммунист нам буюу агуу улаан лууг үзэн ятгах сэтгэлээр дүрсэн. Сурлагдсанаас хойш миний ахар сүүл хизээч зүгээр болоогүй. Хэрвээ удаан сувал алхахаас өмнө бие жаахан хөдөлгөх хэрэгтэй болдог. Алхах чадвар маань ч мууцсан. Жаахан явсныхаа дараа сууж амрах хэрэгтэй болдог. Би бас зүрх судас тархины судасны өвчтэй болсон. Энэ нь сэтгэл санааны гинтийн стрессээс үүдэлтэй. Хэдэн жилийн өмнө би бурханд итгэснийхаа төлөө нэг удаа баривчлагдсан. Энэ удаад баривчлагдсны дараа нэг цагтаа өнгөрсөн удаад чамааг хангалттай хашраасан гэж ботсон юмсан. Чи яагаад бурханд итгэсээр байгаа юм бэ гэж асуусан. Би одоо ингэж хариулмаар байна. Хятадын коммунист нам намайг алахгүй л бол би бурхныг үргэлжлүүлэн дагах болно. Эдгээр Христэд итгэгч Хятадын коммунист намын чөтгөрийн саварт ийм хэрцгий тамлал амсжээ. Хятадын коммунист нам Христэд итгэгчдийг огтхон ч хүн гэж үзэхгүйгээр насыг нь үл харгалзан ялгуургүйгээр зэрлэгээр тамлаж итгэлийг нь орхиулахаар хүчилж өөхөх сэххийг нь үл тоодог. Өтөл насаа жаргаж өнгөрүүлэх ёстой байсан энэ хөгшчүүд оронд нь бурханд итгэснийхээ төлөө баривчлагдаж шоронд орж хүнлэх бус хүчирхийлэл эрүүлшүүлтэд өртөж нэгэн хүйтэн хатуу банзан дээр харамсалтайгаар
нас барсан. 79 настай Чиммэй одоо байхгүй. 3 мэдэгдэлд гарын үсэг зурснаас өгсөн нь дээр гэж үзснийхээ төлөө тэрээр Хятадын коммунист намд тамлуулж нас барсан. Үхэгсэд одсон ч амьд үлдгэсний хөндөр сорив Хятадын коммунист намын харгислалыг үрд чимээгүй яллах болно. Өнөөдрийн нэвтрүүлэг ингээд өндөрлөж байна. Таалан үзсэнд баярлалаа. Шинэ эрен үе болон Хятадын коммунист нам Христэд итгэгчдийг харгисаар хавчсан баримтууд нэвтрүүлэгт анхаарлаа хандуулаарай. Дараагийн дугаараар уулзцгаая.